Сайн байцгаана уу? За надаа яг нэг цаг орчмын хугацаа байна. Энэ хугацаанд амжуулаад аль болох богинохон базаад нэгэн сэдвээр яриа гэж бодлоо. Тэг надад уг нь ойрын үед ярмаар байгаа, бичлэг хиймээр байгаа зөндөө олон сэдв гарч ирж байгаа боловч миний хувьд нэгдүгээрт зав болохгүй байна. Надад хувийн хөөцөлдөж байгаа ажил байгаад хажуугаар нь би бас UB марафондоо бэлдээд 7 өдрийн 5 өдөр ерөнхийдөө өөрийгөө дасгалжуулах шаардлага гарсан байгаа. Энэ жил 42 км-т өөрийгөө сорж үзэхээр шийдсэн. Тэгээ тийм болохоор одоо биеийнхээ булчин гэлүүс хөгжүүлэх шаардлагатай байгаа учраас би 7 өдрийн 2 өдөр балет пилатест яваад 3 өдөр нь гүүхээр шийдсэн. Тэгээд яг одоо цагийн дараа гүйлттэй байгаа юм. Тэгэхээр тэрнээс өмнө ярьчих гэж бодлоо. Тэгээ дээрэс нь бас жоохон айгүй ачаалттай байгаад байгаа болохоор ер нь жоохон ядраад залхуу хүрээд зав гарах юм бол унтаж амрах ч юм уу жоохон юм хүм үзмээр санагдаад байгаа болохоор яг бичлэгээ хийх гэхээр жоохон бас цогтаад яваад байлаа. Тэгээд олон ярмаар сэдвээс өнөөдөр тэгтээ сонгож авсан сэдв маань болохоор Sinners кино. Үнэхээр сайн кино юм уу? Яагаад ийм их Оскар авсан бэ гэдэг сэдвээр ярихаар шийдлээ. За яагаад тэгэхээр энэ талаар би онлайнаар их харж байна. Ялангуяа монголчуудын сошиал орчинд одоо Sinners кино очиж Sinners шиг кино одоо Оскарт тийм олон шагнал аваад тахтай яадаг юу н гоё кино байгаа юм бэ? Юу н сонирн байгаа нэг муу вампиртай кино эсвэл одоо энэ харуудыг өрөвдсөн ийм юм одоо болох хэрэгтэй энэ Оскар одоо өрөвдсөндөө өгөхөө болох хэрэгтэй ч юм уу нэг тиймэрхүү постууд комментуудыг би ер нь айгүйх олж харж байгаа. Дөнгөж сая ч гэсэн надтай бас threads дээр 2 3 хүн одоо Холливуд биднэрт ингээд хар арьстай хүмүүсийг ингээд хитрхийх одоо шахаад шаардлагагүй ах чаа хар арьстай хүмүүсийг кинонд тоглуулад түүхийг гуйлаад амар ядаргаатай муухай байна маань гэмтэр нэг тиймэрхүү юмуд гарч ийн. За тэгээ энэ талаар би ерөнхийдөө нэг жаахан ойлголт өгөхийг хичээе гэж бодлоо. За тэгээд Sinners гэдэг киног би бас яг кино театрт гарч байгаа үеэр үзээгүй. Нилээн сүлд онгоцонд явж байхдаа үзсэн. Тэгээ нэг л удаа үзсэн. Тэгэхээр дахиж нэг давтаж үзэх шаардлага байгаа. Үзэж байхдаа бол би яг тэмдэглэх юмудаа тэмдэглэж авсан. Тэгээд яагаад гоё кино юм бэ? Энэ одоо юм тийм сонирхолтой байгаа юм бэ гэж айгүйх асууж ах шиг байгаа. Тэгээд энэнийг гэхдээ одоо юу гэдэг өнгөц харсан үйл явдлын зүгээр л нэг вампираас зүгтах гэж байгаа зүгээр л вампиртай кино гэж ойлгож мэдээж болно. Тэгээ урлагийг хүн яач ч өөрөөр хүлээж авч болно. Гэхдээ тэр урлагийг хийж байгаа уран бүтээлчийн хэлэх гэсэн санаа, зорьсон, өгүүлэмж, дүрслэл одоо тэр оруулсан деталуудыг хараад тэднийг холбоод ойлгоход тодорхой хэмжээний одоо түүх болон соёлын одоо мэдлэг хэрэгтэй байдаг. Тэгээд яг бид нар бол одоо Азийн улс бид нэр тийм болохоор тэр болгон одоо барууны түүх, барууны соёл, барууны одоо тэр нэг дундуур нь явж байгаа юмнуудыг бүгдийг мэдэх ойлгох алба байхгүй л дээ бид нар чинь тусдаа түүхтэй тусдаа улс учраас бид нар одоо тэдний бүх юмыг мэдэх алба байхгүй. Гэхдээ тэрийг мэдэхгүй бол та одоо үзэж байгаа уншиж байгаа сонсож байгаа юмаа бол ойлгохгүй одоо нэг 80-90% нь ойлгохгүй зүгээр ингээд толгойн чинь дээгүүр ингээд гараа авчиж болж байгаа. Явчих магадaltaй юм. Тэгэхээр юм түрүүн Sinners-ыг ойлгохын тулд нэлээд хідэн түүхийн талаар ойлголттой байх хэрэгтэй. Яг түүхчийг мэдэх албагүй ч гэсэн нэг тийм тодорхой хэмжээний ойлголт байх хэрэгтэй. За мэдээж хамгийн ойлгомжтой нь бол одоо хар арьснуудын одоо хар арьстай хүмүүсийг Африк гаралтай хүмүүсийг боолчилж байсан түүхтэй. Энэ талаар бол бид нэр бүгд мэднэ. За энэ талаар тайлбарлахаар бол ерөнхийдөө нэг хэсэг одоо хөгжлийн хувьд арай жаахан төрүүлчихсэн гэж хэлмээр болох юм уу тийм манай одоо гаригийн хувьд Европын орнууд хоорондоо өрсөлдөж эхлэн өрсөлдөхтэй юугаар өрсөлдсөн бэхээр хин хамгийн их газар нутгийг колоничилж авах вэ? Хин хамгийн том эзэнт гүрэн байгуулах вэ? Хин хамгийн их мөнгөтэй болох вэ? Гэдгээрээ одоо хоорондоо өрсөлдөж эхэлсэн. Тийм учраас одоо их далайн флотуудыг байгуулж маш их одоо шинэ газруудыг хайж дэлхийн одоо газрын зургийг гаргаж хоорондоо өрсөлдөх зуура мэдээж бас ололттой юм олон байсан. Шинжлэх ухаан одоо урлаг, уран сайхан, гоо зүй ч юм уу соёлын хувьд маш их юу гарсан л да. Давуу тал гарсан. Бас нөгөө талаараа маш хар бараан зүйлсийг бол дагуулсан тий. За Их Британийн нэг алдартай үг байдаг байсан. Их Британий эзэнт гүрэн нар хизээч жаргадаггүй гэж. Ягаад тэгэхээр дэлхийн бөмбөрцгийг тойроод маш их газар эзэмшдэг болчихсон. Маш олон улсыг шууд одоо та нар бодлоо. Манай нутагт ингээл танихгүй хүмүүс орж ирэл тугаа зөөснөө зоосноо энэ одоо ингээ манай улс. Та нар одоо бидний боол. Бид нар одоо танаа бүх юм чинь тонж цүлмэн. Та нарын бүх баялагийг аваад та нарыг өөрсдөө чинь ингээд одоо үлэн нойтон болгоод үлдээн гэж байгаа тий ийм хандлага мэдээж гэхдээ бид нар тэрний зах зугаас амссан манжинаралтай үедээ бид нар өөрсдийнхөө мал сүрэгтж эзэн болж чадахгүй өөр харийн хүмүүсийн доор одоо амьдараа зовж татварт одоо байдгаа барж хүн олноороо өвчин үлсгэлэнд нэрвдэж ямар байхыг бол бид нар зах зугаас нь мэдэрсэн. Гэтэл Европын
колоничлолд өртөж байсан орнуудын хувьд одоо тэр үеуд түүхийнх нь хамгийн хар бараан үе болж тэмдэглэгдсэн байдаг. За юун түрүүнд одоо хүн амыг нь маш олноор genocide буюу хомрлон устгах ажиллагаа хийгдэж байгаа. Тэнгүүдээ өөрсдийнх нь одоо төрлөх их хил соёл шашнаас нь салгах өөрсдийнхөө одоо шашинд хүчээр оруулах те ямар улсаас хамаарат одоо Испанийн одоо колоничлогчид ирсэн байна уу, Португалийнх ирсэн байна уу, Английнх байна уу, Францийнх байна уу гэдгээс хамаарат одоо өөрийнхөө католик шашин ч юм уу, протестант шашнаа ч юм уу заавалчгүй одоо тулгаад тэр шашинд нь орохгүй болвол одоо хомрлон устгах эсвэл нэг ямар нэгэн байдлаар хачин гадуурхах, ялгуурлах, амьдрах аргагүй болгох зэрэг үйл ажиллагаа авч исэн. Одоо өөрсдийнх нь одоо их соёлыг нь одоо манай шашинтай манай соёлтой нийцэхгүй байна. Тийм учраас энэ одоо ингээд чөтгөрлөг тамийн болж бүтшгүй балиар эсвэл зэрлэг бүдүүлэг гэх байдлаар ялгуурлан гадуурхаж маш олон соёлын өвийг нь устгасан тий одоо дахиж хизээч одоо сэргээхдэггүй болохоор маш олон хэл зохиол одоо урлал тий урлаг байхгүй болсон. За тэгээд түүнээс хамгийн гол нь бас тухайн колоничлсан улсынхаа хамаг эд баялаг алт эрдэнэс одоо агуурс за тэгээд түүхийн бүтээлүүд тий өмнөд эрдэнэсүүдийн бүгдийг нь бас улс руугаа зөөвсөн гэх мэт асуудлууд бол Европын колоничлогчдын хувьд байсан. Одоо ч гэсэн тэгээ Европын орнууд хөгжлөөрөө тэгэхэд толгой цохиж байгаагийн шалтгаан нь бол одоо тэр колоничлалын үедээ бүтээч гэсэн хөрөнгөнийхөө ачаар тэгээд тэр одоо хөрөнгө байхад нэг хөрөнгөтэй байхад хөрөнгөөр хөрөнгө бас хамархан гэдэг шиг одоо тухайн үедээ маш олон дэлхийн одоо хал хувийг нь ч гэх юм уу те одоо би яг нарийн мэдэхгүй байна. Гэхдээ бараг талаас илүүг нь одоо Европын колоничлогчид тонож цүлмснийхаа хүчээр одоо ингээд үр хоочин тэрнийхэн шимийг банкнд байгаа алтныхаа ч юм уу те тухайн үед олж авсан бусад одоо улсын хүмүүсийг дарж байгаад өөрсдөө дээд сургуультаа явсан янз бүрийн боловсрол эзэмсэн ч юм уу одоо тэр бүх давуу талаараа орчин үед Европын орнууд, барууны орнууд илүү өндөр хөгжилтэй байгаа л да. За манай Азийн хувьд бол хамгийн том колоничлогч болох гэж оролцсон улс гэвэл одоо ерөнхийдөө Япон байгаа. Тэ манайд хүртэл халах голын дайны үеэр орох гэж оролцсон. За тийм болохоор ер нь Япончуудад Азийн орнууд жоохон таагүй байдаг. За Хятад бол бас нэлээд том колони гүрэн гэж одоо хэлж болох юм яагаад тэгэхээр зэнт чинь төвд байгаа манай өвөр Монгол байгаа, Шинжаан уйгуур гэх мэт байгаа. За тэгэхээр ингээд колоничлол гэдэг нь өөрөө ер нь нэг бүлэг улсын төлөө бусдад одоо өөр улсын хүмүүс зовж боолжлогдож байгаагийн л нэр шүү дээ. За тэгэнгүүт Европын колоничлалын үед болохоор мэдээж Африк ТV-г, Америк ТV-г нээсэн, Австрали ТV-г бас нээсэн. За тэгээд Африк хүмүүсийг болохоор боол болгож одоо Европ руу, Америк руу хачсан. За Европын хувьд бол за миний мэдж байгаагаар Англи бол өөртөө нэг их яг боолыг бол өөртөө анхан үедээ хүлээн зөвшөөрдөг байсан байж магадгүй. Гэтэ өөртөө бол ерөнхийдөө хуулиар бол боолтой байхыг хоригдсан мөртлөө боолын худалдаанд бол оролцдог. Боолын худалдаанд маш их мөнгө олдог байсан. За Америкчууд бол ерөнхийдөө шашны хувьд нөгөө католик, протестант гэдгээрээ англичууд дотроо юу яагаад байсан? Хоорондоо дайтаад байсан. За тэнгүүд шашны хувьд одоо гадуурхагдсанаас болоод шин төв рүү явсан Америк болон бусад Европын цагаачд бол Америкийн нэгдсэн улсыг байгуулсан байдаг шүү дээ. Тэгэнгүүт Америкийн нэгдсэн улсад бол боол эрхлэх нь бол хууль ёсны дагуу байсан хүн хүнээ яадаг байсан, болчилдаг байсан. За гэхдээ боолыг бол за би ер нь гэхдээ ярих хэрэг байна уу? За яхаа дууртчээ. Африк ТV-с одоо Атлантын далайгаар боолуудыг тээвэрлэхдээ яадаг байсан бэ гэхээр ийм давхарлсан банз шиг ийм одоо нэг давхар оршиг мөртлөө маш нарийнхан зайтай одоо банзан дээр хүмүүсийг дөнгөтэй дээрээс нь ингээд зүгээр гөөхий шиг ингээд өрчдөг байсан. Тэгээ тэр хүмүүс одоо юунаас Африкаас Америк орох замдаа тэндээсээ босдохгүй. Өөрөөр хэлбэл ингээд дээдлийн хүмүүс нь ингээд өтгөн шингэн доотлын хүмүүс рүүгээ гоож нөгөө яа нү энэ тэр дундаа тэр одоо аялын дунд хүмүүс өхнүү байна уу ямар ч хамаагүй. Одоо тэднийг хүн биш гэж үзчихсэн учраас тийм нэг мал адуу тэрвэрлж байгаа юм шиг. Гэтэл хүмүүс мал адуугаа хүртэл тэгж тэрвэрлэхгүй л дээ. Гэтэл Африк хүмүүсийг бол тэгж үзэж тэрвэрлж байсан. За Африкийн хүмүүс айгүй их ингээд нөгөө өвсөө шүлждэг дээ. За тэрийг ингээд даад хүмүүс ч юм уу цагаан арьстай хүмүүс дуурайж шүлчээд одоо айгүй дургу байдаг да. Тэгээ тэрийг болохоор манайхан дотор ч гэсэн сүлжсэн хүмүүс байдаг. Тэгээ тэрийг юун сүртэй юм бид нар яхаараа үсээ сүлжиж болтгүй. Үсээ сүлжин гэдэг чинь зөвхөн хар арьстай хүмүүсийн юм уу гэсэн аргумент харагддаг. За үс сүлжих бол одоо дэлхийн маш олон оронд байдаг соёл тийм үү? Манайд ч гэсэн ингээд олон хуваагаас сүлжиж гэсэн үстэй охтууд байдаг гэсэн. Гэхдээ яг одоо ийм Африк
гаралтай хүмүүсийн одоо corner row гэж хэлдэг байхгүй эсвэл box break гэдэг. Яг одоо харахад хар арьстай хүмүүсийн үсний сүлжээс бол жирийн одоо юунаас сүлжилтээс шал өөр байдаг. Африк гаралтай хүмүүсийн үс болохоор 4C буюу маш хатуу тэгээд буржгар одоо газрын татах хүчнээс эсрэг бараг дэше боссон үстэй байдаг. За тэгээ ийм үс нь болохоор энэ яг тэр хар арьстай хүмүүсийн тэр box braid юм уу эсвэл corner row зөгтөг. Бараг өөрсдийнхөө үсэнд нь илүү таатай. Бид нар шиг зөөлөн үстэй, шулуун үстэй хүмүүсийн хувьд тийм нэгдүгээрт одоо тийм сүлжээс хэлэх юм бол бидний хуйханд маш муу. Яванда ерөнхийдөө бол халзрахч аюултай. Ер нь бидний үс одоо хуйх тэрийг даахгүй байхгүй тэр сүлжээсийг гоё харагдах гэж ингээд ерөнхийдөө халзрах юм хийж байгаа гэсэн үг. Яг тэгэхээр тэр нөгөө үсний ширхэг гэдэг чинь гарч ирсэн үсэндээ биш яг энэ хуйхныхаа доторх нөгөө нэг байрлалаасаа болтго юм билээ. Тэнгүүд одоо тэр хатуу чанга татаж сүлжсэн үс нь болохоор өөр тэр одоо хар арьстай хүмүүсийн үсний бүтц болон хуйханд нь тохирсон байдаг учраас тэгж сүлждэг юм байна. Тэгээ дээрэс нь одоо Африкт байсан хүмүүс за мөн боолчлогдоод Америк ч юм уу шинжлэх татсан хүмүүсийн хувьд нэгдүгээр хизээч хинч одоо хулгайлаад тэднэрийг хулгайлаад одоо боолын завинд ачиж магадгүй учраас нэгдүгээр үсэн дотроо тэр сүлжсэн үсэн дотроо үр тарианууд байсан гэж байна. Тэр үр тариан болохоор замдаа үлдэх юм бол одоо нэг жоохон хоол зогоох. Эсвэл шинэ газар очихороо ядаж нутгаасаа авчирсан ямар нэг зүйлээ тарих, өөрийнхөө танил хоолыг идэх боломж гэх юм уу да тий. Тийм байдлаар үсэндээ үр тариагаанууд байсан. За Америкт ирсэн яг хар арьстай боолуудын хувьд одоо тэдний жихвчлэн хөвөн юм уу нөгөө чихрийн нишингний талбай дээр ажилладаг байлаа шүү дээ тий. Тэнгүүд нөгөө зугтах маршрута үсэн дээрээ сүлжээсэн дотроо тэмдэглэдэг байсан. Тэгэхээр ингээд соёлын хувьд энэ одоо үсний сүлжээс гэдэг нь маш тийм нарийн утга учиртай түүхийн холбогдолтой тий тэр хүмүүсийн хувьд амьд гарах хэрэгцээ тий хоол хүнсээ нуудаг байсан, зугтах замаа тэмдэглэдэг байсан тийм маш нандин соёл байгаа. Тэрийг нь ойлгохгүйгээр яг энэ бүх нюансыг нь мэдэхгүйгээр зүгээр л кул болж харагдах гэж байна. Би кул гэсэн утгаар одоо даган дуурайж копидоход ер нь ингээд хар арьстай хүмүүс жоох ингээд игдүүцэж хүлээж авч ийн л да. Тэрийг болохоор ер нь бол юу сүртэй үсний саслыг яхаараа та нар ингээд өвчлөөд авчдгийг гэсэн хандлага бол байдаг. Гэтэл та нар бодлоо бидний үндэсний өв ч юм уу те одоо хөлдөө хөргөж болтгүй юмыг тэргүүндээ өмсдөг малгайг маань хөлнөө тавьдаг ч юм уу те ямар нэг байдлаар бидний соёлыг ойлгохгүй мөртлөө зүгээр л маялах гад за эсвэл одоо манай соёмбыг одоо соёмбор дотоод ч юм уу хийгээд өмссөн байл бид нар тас муугаа санагдана. Яг тэрэн шиг тухайн соёлыг нь ач холбогдлыг нь ойлгохгүйгээр даган дуурайхад бол таагүй ханддаг. За тэрэн дээр бол цагаан арьснуудаас гадна манай монголчууд хүртэл ингэж нэг дургуутж байгаа хандлага юм байдаг. За манай монголчууд ер нь хар арьстай ч юм уу эсвэл одоо дундад Аз эсвэл зүүн өмнөд Азийн ч юм уу тийм бараандуу арьстай хүмүүс их дургүй. За ер нь баг өөрсдөөсөө босоод тэгээ цагаан арьснуудаас босоод хүмүүс ер нь монголчууд дургүй шүү. Халтрал гин, харал гин, төлөвлөл гин эрдэм муугаар хэлнэ. За яагаад тэгээд идэх юм бэ гэж бодож магадгүй. За яг энэ талаар би дараа нь дэлгэрүүлье. За тэгэхээр нөгөө кино руугаа буцаад ороход ерөөдөө кинон дээр гарч байгаа хар арьснуудын түүх бол юм их байгаа тийм үү? Хүчээр одоо Африкаас хурж ирээд боол алсан байгаа. Боолтой одоо тэр чинь яг нэг эзэн худалдаж авсан. Одоо тэр чинь нэг боолын зах байгаа. Тэн дээр ингээд хүмүүсийг нэг нэгээр нь жагсаагаад ингээд дуудлага худалдаа шиг явна. За энэ ингээд ийм боол 20 настай, дуулууртай ийм ажил хийчих чадна. За тэнгүүдээ нэр чихгүй дуудлага нь одоо саараач гэдэг юм уу те. Тэгээд энд ч өмнө хаялцуулаад аавна. За тэр боолын гаргасан хүүхдүүд нь бол эзнийхээ өмч болно. Тэр хүмүүст ямар ч одоо өөр гарах гарцсан байхгүй. За тэгээд яванда иргэний дайн болсон. Иргэний дайнд болохоор юунууд янкинууд ялаад. За тэгээд боол эзэмшийг бол хуулиар хориулсан. За тэгтээ хуулиар хориглолчлаа гэд бүх юм ингээд сайхан болоод дэлхийд даян ч юм уу нийгэм ингээд эргэтгэж болсон юм би байгаагүй. Хар арьснуудыг 300-400 жил боолчилсны дараа эрхчлөлтөд иргэн болсон ч гэсэн тэдний хувьд нийгэмд яг адилхан цагаан арьснуудтай яг адилхан байр суурь эзэмшсэн гэвэл үгүй, мэдээж үгүй. За тэнд мэдээж соёлын хувьд, нийгмийн харилцааны хувьд, боловсролын хувьд, орлогын хувьд бол ялгуулан гадуурхалт байсан. Одоо 300 жил бид нарыг Монголыг те хөмөрсөн тоогоо шиг дараад элдв нээлт шин зүйл болгоноос ингээд манжууд тасалсан тэр хоцрогдол одоо бидний хувьд ямар амар
болж юу асныг бид нар бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Нэг хэсэгч одоо бид нар маш их өвчтэй тий янз бүрийн мухар сүсгтэй авцсан. За тэгээд хэрэг хөлөндөө баригдсан тий усанд орохоор буйн нарилна гэдгийг ч юм уу тийм шашныг одоо цэцэг болгон ашиглаж мунхруулж одоо мухар сүсгт бол автуулж байсан үнэн. За тэр одоо хоцрогдлыг бол бид нар харин маш хурдцайгаар нөхөхгүй хичээж байгаа. За тэгэнгүүт түүхэндээ 300 400 жил яг боол, цэвэр боол одоо боолуудын хувьд бол бичиг үсэг сурах нь хориотой хуулиар хориотой байсан байхгүй. Тэгэхээр боловсрал эзэмших нь байтугай бичиг үсэг сурч чаддаггүй байсан хүмүүс. За тэгээд нэг эрхчлөөтэй болоод 100-аад жил болт. Гэхдээ яг л нэг хүний одоо эзэмшил байгаагүй ч гэсэн амьдрал нь бол дээрдэггүй. За тэнд ингээд цагаан хар хүмүүсийг ялгаж сургуульд явуулдаг тий. Ялгаж өөр хороолуудад амьдардаг. Нэг автобусанд сууж болтгүй, нэг жорлонд ч орж болтгүй. Тийм байдал бол 1960-70-аад он хүртэл бол үргэлжилсэн байхгүй юу? Нийгмийн хувьд ингээд юу гайцсан. Ингээд алдагдаад таслаа хайчихсан. За Америкчууд ч өөрсдөө бас колоничлогчд уугуул Америкчууд. Одоо бидний хэлээр индианчууд гэж хэлээд байгаа. Гэтэ яг зөв хэлэх юм нь болохоор уугуул Америкчууд байхгүй. Тэд нэр Америкт байсан Америкийн хүмүүс. Индиан гэдэг нь одоо индиан гэдэг үг хэрэглэх юм бол ер нь жоохон доромж утгатай. Яагаад тэгэхээр бид нар чинь энтхгийг хайж явж байгаад Америкт бунгуудаа борорстой хүмүүсийг хараад бидний энтхэгт ирчлээ гингүүтээ энтхэг гэдэг яриа сурчиж байгаа байхгүй. Индиан гэдэг чинь энтхэг гэсэн үг. Тэгэхээр анхнаасаа тийм үл ойлголцоос үүссэн нэрээр одоо нэрлж болохгүй. За тэр нь шигээ яг Америкчууд одоо Америк твд бунгуутал шууд тугаа зоогоол бид нар одоо эдгийг шууд нээсэн гэж лээ да. Хүн амьдарч исэн газар очичоод өөрөөр танаа гэрт чинь ингэж хаалгаж өшгөлж орж ирснээр чамайг байж ах чинь энэ ямар гоё байшин бэ, би энд амьдрна, би энэ байрыг нээсэн. Тэгээд чи зайлж өгөхгүй бол тэр нэг харанхуй болонд очиж суужий гэсэн байдлаар ингэж хандж байгаа л гэвэл очиж болно. За уугуул Америкчуудад бол бас яаж хандсан ойлгомжтой цагаан ширтэй хүмүүс. За системчлэгдсэн байдлаар одоо хил соёлоос нь салгасан, өөрсдийнх нь ихтгэл үнэмшлийг бол мухар сүсэг гэж үзсэн, хүүхдүүдийг нь хүчээр одоо эцэг хийсэн салгаж одоо өөрсдийнхөө шашнаар хүмүүжүүлж тэгээд тусгай сургуулиуд гаргаж байсан. Тэр сургуульд маш олон хүүхдүүд одоо хүчирхийл төртөж нас ордог байсан. Тэгтээ тийм хамаагүй. За тэгээд нутаг заагаад хүчгсэн тэр нутгаасаа гарах өөр тийшээ явах ажил эрхлэх бараг боломжгүй. Тэгээд нэг цасгаас өгдөг нэг багахан шиг юутай тэтгэмжтэй. Тэгээд өөр ажил олддоггүй болохоор ерөнхийдөө нэг тийм жоохон хэцүү дүүхэн амьдардаг. Одоо болтол уугуул Америкчууд. За тэгэнгүүт манай синер кино болохоор 1930-аад онд эхэлж байгааз. За тэгээд киноны гол дүрийн хоёр ихэр байгаа тий. За хоёр ихрийн хувьд бол нэг тодорхой хэмжээгээр дотор өөр газар явж байгаад одоо төрсөн нутагтаа ирээд их мөнгөтэй ирчихсэн. Тэгээд тэнд одоо нэг уушин газар гэх юм уу байгуулах сонирхолтой байгаа гэсэн юугаар кино эхэлдэг. За тэгээд тэр хоёр бол тэр хавьтаа бол нэлээд бужигнуулдаг хоёр байгаа. За хоёр ихрийн үеэл дүүн гой дуулдаг залуу уушин газартаа дуулуулна гэснээр кино эхэлж байгаа. Ерөнхийдөө айлуулах тавчлаад ярьчих байд л доо. Энэ дээр бас нэг юм заавалжгүй хэлэх хэрэгтэй. Энэ дээр нөө Хейли Стейнфилдийн дүр байгаа. Нэр нь Мэри илүү дээ тий. За Мэригийн дүрийг бас одоо ойлгохын тулд бас нэг зүйлийг мэдэх хэрэгтэй болж байгаа. Тэр одоо Хейли Стейнфилд одоо Мэри бол харахад цагаан арьстай дүр харагдчихад. Тэгсэн мөртлөө нэг имэн гэнэ нэг хүн нь хар арьстай гэдэг байгааз. Тэгээд одоо ингээд хар арьснуудтай илүү ойрхон байх туртай ч гэдэг юм уу. Одоо хоёр ихрийн нэгэнтэй хайр сэтгэлийн холбоотой боловч нөгөө ихэр нь одоо хайртай гэжсэн өөрөнд хайж яваад өөр цагаан арьстай хүнтэй суулгаад өөр хот руу явуулчихсан гэдэг гэж байна. За тэгвэл энэ талаар ойлгохын тулд нэг юу байх хэвээр. Тухайн үед Америкт тусал цусны хууль гэж нэг юм байсан. Тэр нь юу вэ гэхээр чамд ингээд нэг тусал хар арьстай хүний цус орцсон бол чамайг хар арьстай гэж одоо үзнэ. Нийгмийн хуулийн хувьд. Тэгэхээр одоо Мэри шиг цав цагаан харагддаг эмэгтэй хүртэл зүгээр нэг тусал хар цус орсон бол тэр хүнийг хар гэж үзээд одоо харуудтай адилхан авч үзнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл одоо тэр харуудын амьдардаг хороолт амьдрна. Одоо харуудын явдаг сургуульд сурна. Одоо нийгмийн хамгааллын хувьд те нийгмийн халамжийн хувьд яг харуудтай адилхан авч үзнэ гэсэн үг. За тэгэнгүүт тийм цагаан харагддаг хүмүүсийн хувьд аль болох нөгөө мэдээж өөртөө ашигтай байдлаа бодож хар арьстай тий хар арьстай одоо хуулийн хувьд хар арьстай гэдэг нуухай хэлэх чинь. Тийм болохоор Мэриг ингээд өөр хот руу одоо тэдний төрсэн хотод бол хүн болгон Мэриг хар арьстай гэдэг мэдчихэж байгаа. Тийм болохоор өөр газар руу явуулаад цагаан арьстай хүн рүү хүнтэй суулгаад цагаан арьстай хിവэр нь амьдруулчихаар одоо Мэригийн хувьд ингээд маш их давуу талтай болчихж байгаа юм л да. Тухайн үед чинь юу яадаг байсан баг. Жишээлбэл
цагаан арьстай эмэгтэй хар арьстай хүнийг одоо ямар нэг хэрэг цэртгэхэд тэнд баг шүүхийн шаардлагагүйгээр тухайн хүнийг баг шууд шийтгдэг байсан баг. Тийм хүчтэй байсан. За тэгээд тухайн үед бол бас ингээд линчдэх буюу одоо хар арьстай хүмүүсийг тэр чинь боолчлогдохоо болоо зөндөө удацсан шүү дээ. Тэгэхэд хар арьстай хүмүүсийг одоо ямар нэгэн байдлаар цагаан арьстай хүмүүсийг дургуутслыг хүргэх юм бол модноос зүүж бөөнөрөө зодж аваад алчдаг. Тэгээд алах хаалгатаа бүр амар хэрцгийгээр тэгээд гар хүлийн салгадаг ч юм уу тэгж алдаг үзэгдэл бол маш их байсан. За тэгээд ер нь бол ихэнх хотууд ингээд цагаан хар гэсэн хэсгүүд нь ингээд тусгаарлагдсан байна. За тэгэнгүүт хоёр ихэр чинь дүүгээ авчаад нэг хятад цагаачийн дэлгүүрт нь очиж байгаа. Тэр хятад цагаач эрэхтэй боо гэдэг баха. Боо болохоор тэр хоёртай айгуу сайн найз тий. За тэгэнгүүтээ бид хоёр ингээ хаягаа зурулмаар байна гэд. Тэгээ эхнэр нь гой зурдаг гэд эхнэрээ дуудаад иргэсэн. Тэгсэн чинь тэднийх ингээд нөгөө охин нь юуныхаа касныхаа ажиллаж байсан. Тэгээд аав нь ээжигээ дуудаад ир гэд явсан чинь охин нь ингээд дэлгүүрээсээ гараад зам гараад дахиад замын цадалтайгаа өөр нэг дэлгүүрт очиод тэгээ өөрөө касн дээр зогсоод ээж нь ирж байгаа. Тэгээ энэ үзэгдлийг жишээлбэл ихэнх хүмүүс ерөөсөө анзаараагүй байх. За энэ яагаад гэж байгаа гэхээр 1900-аад оны ихээр бас ингээд Америк чинь маш их одоо үйлдвэрлэл одоо босгон байгуулалт бүтээн байгуулалтын үе явж исэн. Тэр үедээ нөгөө хүн хүч хэрэгтэй болсон учраас хятадаас маш их одоо ажилчид оруулж ирж исэн. За тэгээ хятадаас оруулж ирсэн эрэгтэй ажилчдаа өөрсдийнхөө цагаан арьстай эмэгтэйчүүдтэй ойртуулахгүй суулгахгүй тулд хууль гаргаж ирсэн. Цагаан арьстай эмэгтэйчүүдтэй суучлахгүй гэдэг. Тэгээд дээрэс нь Аз эрчүүдийн эсрэг маш их пропаганда явуулсан. Аз эрчүүдийг одоо ийм орсгоо шүдтэй, жижигэн биетэй давжаа, тэ нэг тийм хүүхэн шиг арчаагүй, нэг тийм доожоогүй, дорой гэсэн тийм одоо пропагандаг зурагт хуудасаарч тэр нэг ном сонин хэвлэлээрч тэр киногоорч тэр нэг одоо бидний үзэж хэрэглэж байгаа бүх медиа чинь бидний энэ сэтгэх, бодох, юмыг харах үнцгийг бас ингээд одоо бийд оруулж идэг гэх юм уу? Бүтцэд оруулж идэг. Тэгэнгүүт тухайн үеийнхаа пропагандагаар хар арьстай хүмүүсийг залхуу, тэнэг, оюуны чадамжгүй, мунхаг, зөвхөн биеийн хүчний ажилдаа сайн гэсэн одоо тархи угаалт бол тэгээд анх боол болгож авчирснаас нь хойш бол байсан шүү дээ. За бидний одоо орчин үеийн одоо эмэгтэйчүүдийн ангаах ухааны нээлтийг хийсэн нэг эрдэмтэн байдаг. За тэр хүн яасан бэ гэхээр хар арьснууд өвдөлт мэдэрдэггүй гэдэгт итгэдэг байсан. Өөрөөр хэлбэл бидэнтэй адилхан бидэн гэдгийн цагаан арьстай хүмүүстэй адилхан өвдөлт мэдэрдэггүй учраас гэд хар арьстай эмэгтэйчүүд дээр туршилт хийж одоо мэс засал хийж хамаг юм ин одоо сав мавыг онгойлгож үздэг. Тэгээ янз бүрийн туршилт хийдэг. Гэхдээ ямар ч хүчин намдагч хэрэглэдэггүй байсан. Орилуулж чарлуулж байгаа л хийдэг байсан. Ягаад тэгэхээр нэр угаасаа нэг тийм сармагчтайгаа ойрхон төрлийн амьтад бид нар өвдөлт мэдэрдэггүй гэж байгаа. За яг тэрэн шиг хятад ажилчдыг бас эмэгтэйчүүдтэй ойртуулахгүй тулд тийм тархи угаалт явж гисэн. За тэр тархи угаалт бол маш олон жил саяхныг болтол үргэлж гисэн. Та нар одоо санаж байвал те. За жишээлбэл одоо ингээд 1950-аад оны Тиффанигийн өглөөний зоо гэдэг кинон дээр нэг байрныхын эзэн гэдэг нэг Япон өвгөнд. Гэхдээ Аз хүн биш Америк хүн цагаан арьстай хүн тоглосон. Гэхдээ өөрөө ингээд нүдэж хартаалж байгаа хиймэл юм шиг зүгцэн ингээд нэг муухай аялахтаа яалал гэдэг шүү дээ. Тэгээ ерөнхийдөө хамгийн анх Америкт ирсэн тэгээ олноороо ирж суурсан цагаач одоо зүүн Азийн хүмүүсийн хятад байсан учраас одоо ерөнхийдөө бид нарыг тэгээ зүүн Азиудыг бол бүгдийг нь хятад гэж ерөнхийдөө төглөх гэдэг. Тийм учраас тэгээд ингээд Америк болон барууны медиад Аз эрхтэй хүмүүсийг ийм эмэгтэйлэг сулд ороод ажиг гэсэн дүрсэлдэг байсан. Харин Аз эмэгтэйчүүдийг болохоор fetish eyes гэдэг би нэг өмнө бас хэлжсэн. Fetish eyes буюу секси объект болгож хүн биш секси объект гэсэн үгээр хардаг гэсэн. За тэр тухайн үед бол Аз эмэгтэйчүүдийн одоо бэлэг эрхтэнгийн босоо биш хавтгаа гэх бүр цууг тарж исэн. Одоо тэрийг нь үзье те. Үнэхээр Аз эмэгтэйгийн эрхтэн хажууд шээ тийм үзхийн сентр гэсэн яриа хүртэл гардаг байсан. За тэгтээ Аз эрчүүд бол цагаан арьс эмэгтэйчүүдэд ойрт ирэхгүй байсан. За тэгээд нөгөө кинонд буцаад ороход аав нь замын цаана байгаа эхнэрээ дуудуулахын тулд охиноо явуулж яа гэдэг нь тэднийх ингээ хоёр дэлгүүртэй байгаа байхгүй замын цаана нэг нь хар арьснуудад зориулсан дэлгүүр нэг нь цагаан арьснуудад зориулсан дэлгүүр тэнгүүд аав нь хар арьснуудад зориулсан дэлгүүрт өөр ажилладаг ээж нь цагаан арьснуудад зориулсан дэлгүүрт ажилладаг аав нь цагаан арьснууд руу зориулсан дэлгүүр рүүгээ өөрөө очиж чадахгүй яагаад гэвэл тэнд цагаан арьстай үйлчлүүлэгчтэй байгаа тэнд одоо дэлгүүр рүү орлоо гэхэд цагаан арьстай эхнэр нөхөр хоёр явж байгаад
нөхөр нь миний ихнэр тэтэрхий ойртлоо гэд асуудал үүсэх юм бол тэнд одоо амнасаач алдаж магадгүй тийм юм баггүй юу. Тэгэнгүүт цагаан арснуудын зориулсан дэлгүүртээ бол Аз эмэгтэй ажиллахад бас арай гайгүй. Тэнгүүд ингээ охиноо тэр хоёрын хооронд гүйлгдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээ нөө энэ кино ер нь судалгаагаа маш сайн хийсэн кино гэж их олон шүүмжлэгчид үзсэн байсан. Райан Куглер гэдэг хар арьстай найруулагч байгаа. За тэгээд манай одоо тэр нөгөө нэг хятад эзэгтэй хурж ирээд за тэд нар чинь юу яаж байгаа те яриад тэг ингээ манай хаягийг бичээд өгсөн чинь надад зөвхөн улаан бих байгаа гэдэг чинь. За тэр нь гэсэн чинь бас хятадын хувьд нөгөө хүний нэрийг ч юм уу ингээд улаанаар бичнэг муу ёр гэсэн юм байлаа. Тэнгүүд тэдний одоо хийсэн юм анханасаа тийм жоохон муу ёр тэг бүтгэхэргүүл байсан юм л гэж харуулж байгаа юм шиг байна л да. Тийм айгүй олон символизм байсан. За тэгээд нөгөө хэд маань одоо хүмүүс тараагаад хар арснуудаа одоо тий хурж ирээд манад гоё байгаарай. Ажлынхаа дараах ачааллыг алжаалаа тайлаарай гэдээ явуулж байгаа. За тийм мань хоёр ерөнхийдөө яаж хүлжсэн бэ гэхээр Чикагод очиж Ал Капон гэдэг янз бүрийн гэмт хэрэгтнүүдийн одоо гар хөл болж ажиллаж байгаад мафтай хамт ажиллаж байгаа. Тэгээд тухайн үед бас Америкт алкоголыг хуулиар хориглосон байсан учраас хориотой алкогол юмыг хоригдсон улам илүү одоо далдуур цэцгэлдэг. За яг тэрэн шиг тухайн үед хориотой нууцаар архины бизнес эрхэлдэг хүмүүс хамгийн их баян байсан. Нэг би бас Gatsby-гийн тухай кинон дээр бас киноныхоо бичлэгэн дээр тайлбарлаж гисэн тий. Хориотой юмыг хүн хідэрч зарж болно. Тэгээд дуртай хүмүүс нугаас авдаг учраас тэр хоёр болохоор яг ажиллаж байсан мафуудаас нэлээ их алкогол туучихсан юм шиг байгаа. Тэрнийхээ хүчээр гайгүй мөнгөтэй болсон. Тэгээд бэлэн мөнгөөр юм цагаан арьстай хүнээс нэг объект худалдаж авдаг. За тэр цагаан арьстай хүн болохоор кланых юм уу гэдэг. Тэр нь клан гэдэг нь болохоор цагаан одоо ийм нэг шууд ашиг хувц өмссөн нэг тийм их юмуд кинон дээр гардаг. За тэд нар болохоор нөгөө white supremacist буюу цагаан арьснаа одоо хамгийн агуу гэж итгэдэг. Ерөнхийдөө одоо фашист хүмүүс гэсэн. Өөр үндэстний хүмүүсийг үзий яддаг хүмүүс гэсэн. За тийм хүнээс тэр хоёр байран худалдаж авч байгаа. За яг тэр үеэр хэсэг индианууд за би одоо ингэж хараа. Миний ингэж тархин төрөл ингэ индиан гэдэг үг нь орцсон л байгаа байхгүй тий. Би өөрөө түрүүх ингэж хэлж болохгүй гэж хэлсэн. Өөрөө мэдгүй баг бахаас ингэ индиан ингэ яриа сурцсан болохоор ингэж байгаа. За гэхдээ энэ бол бас үг нь бол тий одоо ингэж ярих буруу. Гэхдээ ингэж толгойд ч орж байгаа бол энэ буруу биш. Хүнд ингэ нөгөө төрөлхөө суулгацсан юм. За тэрийгээ ингээ өөрөө ухамсартайгаар засаж хэлж байгаа хоёр бол арай өөр шүү заяа. Тэгэхээр ингээ ингэж хэлж болохгүй. За уугуул Америкчууд морьтойгоо нэг хүнийг хөөж байгаа. Цагаан арьстай хүнийг хөөж байгаа. За тэгсэн чинь нөгөө цагаан арьстай ингээ зодуулсан хөдөлгөөн цусан гарцсан нэг хүн айлын хаалга төвшөөд намайг оруулаач энэ одоо индианчууд. За энэ контекстээр бол тэр тухайн хүмүүс бол индианчууд гэж ярьдаг байсан. Индианчууд намайг алах гэдэг нь намайг оруулж амиа авраач гэд. Эхнэр нөхөр хоёроос гуугаад урчиж байгаа. За нөгөө хоёр оролцсон. Тэгжээд л уугуул Америкчууд нь хаалганд төвшсөн. Эхнэр нь өөдөөс нь бууган шагаагаад хаалгаа нээсэн. За тэгээ ууг нь бол манай хүн тайлбарлах гэж оролдож байгаа. За нэг хүн танах руу яваад орчих шиг болсон. За тэр их аюултай итгээд байгаа. Та тэрийг ингээд өгөх нь бол биднэрт өгөх нь маш чухал байна гэд. Тэгээ ингээд нэг нүднийхээ булангаар харсан чинь тэнд нөгөө кланы Куку клан гэдгийг цагаан хувцс нь харагдаж байна. За тэгэхээр тэр одоо гэрийн буу шагааж байгаа эмэгтэй бол фашист үзэлтэй одоо тэр уугуул индианчуудыг бол алхаад бэлэн хүн гэсэн үг. За тэгээ гаргаад өгөөч гэсэн чинь манайд тийм хүн байхгүй гэж байгаа. За тэгжээд л ч угаасаа нар жаргаж байгаа. Хитэн Америкчууд нутгийн уугуул Америкчууд за тэгвэл өдрийг сайхан өнгөрүүлээрэ гэж яваад өгч байгаа. За тэгэнгүүт нөгөөгч мэдээж гэрт нь орчихсан вампир одоо нөхрийг алдсан тэр эмэгтэй ч гэсэн алж байгаа. За ингээд бид нэр одоо киноны гол дайсан болох Ремик гэдэг вампиртай танилцж байгаа. За Ремик нь болохоор Ирланд хүн, Irish. За энд бас нэлээд том контекст явна. За ямар ч байсан манай нөгөө хэд маань ихрүүд маань одоо тэндээ гоё эхнийхээ өдрийн нээлттэй хийгээд тэмцэж та хугт оргиод гоё байж байгаа. За тэн дээр маш олон символизм гарч байсан. За тийм дундаа одоо нөгөө хамгийн алдартай хэсэг нь болохоор нөгөө дуулж байхад ингээд одоо өвгдээцийн сүнс ингээ орж ирээд дунд нь бүжгэлж байгаа гэдэг. Тэгээ ингээ киноны угаасаа дим нь болохоор юу байсан шүү дээ. Хөгжим одоо ингээд ид шидийн хүчтэй ингээд хоёр өөр ертөнцийг нийлүүлж бас сайн муу зүйлсийг дуудаж чаддаг гэсэн одоо тийм димтэй байгаа. Тэгээд би бас тэрийг бас юугүй гэж бодож байна. Оргүй биш гэж бодож байна. Яа тэгэхээр манай одоо гариг ертөнц эрхэстэй одоо universe гэдэг огторгой чинь өөрөө ерөөхдөө ингээд frequency гэдэг чи юу вэ? Давлгаа тавтамж гэх юм уу? Тэ? Тавтамжаас ерөнхийдөө баг үүссэн гэж хэлж болох байх гэж би бодож байна. Тэ?
маш олон давтамж долгион ингэсээр байж одоо сансарт явж байгаа тооснуудыг ингээд нэгтэршүүлээд тэ долгионоор одоо нэгтэрч байгаа тэр чинь явандаа дэлбэлдүүлээд одоо гариг шин үүсэж байгаа. Тэгэхээр хүний үг болон дуу хөгжим тэ ямар ч хоорондоо ойлголцож чадахгүй хэлтэй хүмүүс одоо хөгжмийн ачаар тэр байтугай хоёр өөр төрлийн зүйлсийн амьтад хүртэлтэй бид нар хүртэл одоо үг хэлээрээ дуу аваагаараа дуугаараа амьтандаа харилцаж чаддаг штеп. Монголчууд чинь одоо ботгоогоолсон ингийг чинь хөөсөлж агаад эвлүүлчихдэг штеп. Тэр чинь бид нар тэмээтэй дууны хүчээр харцаад сэтгэлийн уяраагаад голсон ботгоо ингээд буцаад хөхүүлж чадчихна штеп тий. Тэгэхээр дуу хөгжим гэдэг мэдээж айхтар хүчтэй. За тэгээ дээрэс нь за тэр боочлогдчихсэн хараштай хүмүүсийн хувьд нөгөө бичиг үсэг юу ах боломжгүй байсан учраас хуулиараа хориотой байсан учраас ихэнх одоо түүхээ амаараа хэлдэг, амаараа хэлэхдээ дуу хөгжим болгож өгүүлдэг байсан учраас тэнд ингээд эцэг үүдийн сүнс явж байгаа гэсэн давхар бэлэгдэл нь байгаа нөр айгу ухаалаг болсон. За тэр дунд мэдээж бас одоо хятад хосуудын хүртэлтэй нэг ингээд төлөөлөл нь тэнд ингээд бүжиглээд байж байсан. Тэгэхээр ингээд бид нар хаач явсан бид нар ингээд өөрийнхөө түүхийг агуулж явдаг гэдэг утгыг тэнд гоё гаргаж ирсэн. За тэгэнгүүт тэр газар одоо нөгөө Стэмигийн аягүй гоё хоолойг сонсоод вампирууд ирээд тэгээ оруулч чаажээ гэдэг жан. Тэгээ тэр оруулах хэсэг дээр за яг нэгээр ингээл алаал хэдэл янз бүр болчихлаа юм л да. Тэгээд эцэст нь нөгөө чи вампир гэдгийг нь юу мэдчихэж байгаа тий. Яагаад тэгэхээр нөгөө яг вампирын домогт ч юм бол вампир нөгөө урилгагүйгээр айл ингэж орж чаддаггүй. Тэгээ нөгөөд чинь оруулч чааж гэж гуугаад байдаг орж чадахгүй. Тэнгүүд нэг хамгийн нийттэй нөгөө ихрүүдээ нэг нь лөө чи рейсист үгээд асуудаг. Тэгсэн чинь нөгөө ремик ч бүр ингээд үнэн голоосоо комдоод байдаг тий. Арайч тий. Бүр намайг юу гэж бодоод байна те. Би бол хүний цус сурдаг вампир нь бол үнэн. Гэхдээ би хүнийг арьс өнгөөр нь ялгуурлан гадуурхахгүй гэдэг. За энэ дээр болохоор ремикийн Ирланд гэдэг одоо тухайн хүний түүх нь илүү ингээд чухал орж ирж байгаа. За Ирланд гэхээр уг нь бол харахад одоо бол өндөр хөгжилтэй гайгүй орн тий. Гэхдээ түүхийнхаа хувьд одоо хар арстан болон бусад колоничлогдсон орнуудтай хамгийн адилхан түүхтэй нь болохоор Ирланд улс өөр байхгүй. Ирланд улс бас англичуудын колонд маш олон жил байсан. Англичууд одоо Ирландуудын ихэнх нь болохоор католик шашинтай, тийм учраас протестант шашинтай англичуудын одоо ялгуурлан гадуурхалтад маш их өртөж бас ингээд өөрсдийнхөө газар нутаг, хэл, түүх, соёл бүх юмаа одоо булаалгаж, дарлагдаж за тэгээ системчлэгдсэн дарлалд ороод за тэгээд зориудаар одоо Ирландын агуу нэг үлсгэлэн гэдэг төмсний үлсгэлэн гэдэг нэг гаргасан шүү дээ. Тэр болохоор ерөнхийдөө санаатайгаар баг англичууд ерөнхийдөө тэднийг үлсгэлэн автуулж исэн. Тэгээд Ирландтай байж суух газаргүй болоод одоо Европын өөр газрууд болон Америк руу маш ихээрээ цагаажилж исэн. Тэгээд тэгсэн ч гэсэн нөгөө нэг пропаганда гэдэг чинь ямар амар хүчтэй гэдээ бид рүү ярьж исэн. Англичуудын пропаганданаас болоод ерөнхийдөө Ирландуудыг бас хаа утсан газар нь ядуулан гадуурх шинжтэй байсан. За Ирландчуудын одоо тэр сөрөг стереотип гэх юм уу пропаганда нь болохоор тэд нарыг архичин, зэрлэг, бүдүүлэг, нийгэмшээгүй, түргэн ууртай гэсэн тийм пропаганда хийдэг байсан. За тэгээд Америкт ч тэр өөр газруудад ч тэр ер нь маш их юу байдаг байсан. Бас зарлууд байдаг. Хар хүн оруулахгүй, нохоо оруулахгүй, Ирланд хүн оруулахгүй гэсэн зарлууд байдаг. Тэгэхээр хэдийгээр цагаан арьстай боловч одоо тэр Ирландчуудын хувьд яг бусад колоничлогдсон орнуудын зовлон нь илүү их ойлгож тэгээд одоо колоничлогчдын талд орохоос илүү ямар ч тохиолдолд одоо колоничлуулж байсан талд орохыг илүү үздэг. Одоо ч гэсэн Ирландын бодлого нь ерөнхийдөө тийм байдаг шүү дээ. За тэгэнгүүт ремикийн хувьд ингээ өөрийг нарийн өнгөр үзлэлээр ингээд ялгуулдаг гэхэд айгүй дургуутж хүлээж авч байгаа. Тэгээд манай хүний ингээд ярьж байгаа юм болохоор бүгдээрээ вампир болоод ямар ч арьс өнгөний үзэл байхгүй, ямар ч дээр дуур байхгүй. Тэгэд ямар ч тэнд ингээд ялгаа ингээд гарал үүсэл тийм юм байхгүйгээр бүгдээрээ ингээд жаргалтайгаар эрх зэг шин тэнцүү амьдрья гэд. Уг нь айгүй нэг бодлоо айгүй прогрессив мессеж явуулдаг байхгүй тий. Бүгдээрээ гоё дуулаад, хуурдаал, жаргалтай тэгээд амьдртгаа гэсэн юм яваад байгаа. Гэтэл тэгээд дээрэс нь ингээд айгүй одоо англичууд миний газрыг булааж авчихсан тэр хэдэн зуун жилийн өмнө чи. Тэгээ ингээд намайг ингээд ялуулсан гадуурхад зовдог байсан, цагаан арьснууд бүгд ингээд байсан. Одоо тэгвэл бүгдээрээ нэгдээд тэгээ миний одоо эхлээд миний бодоод ихтэй бас угуул Америкчууд дээр очиж жаад хөөгцөн байх гэж бодож байгаа.
угуул Америкчууд ч бас тэгээ цагаан арьснуудаас болж зовж байгаа учраас тэднэр дээр очиж өөртөө эсвэлэх гэж үзсэн байх. Нөгөө хэд нь хөөцөн. Тэгэнгүүт одоо хар арьснууд дээр очиж байгаа гэж би бодсон. Тэгээд түүний бодлоор бол ингээ миний дайсны дайсан бол миний найз гэсэн үгнээс те. Ерөнхийдөө одоо ингээ цагаан арьснуудын одоо юм тогтсон системийг эсэргүүцэж байгаа гэсэн үг юм. Гэхдээ тэр ингээд уг нь гоё амлаад байгаа боловч тэр яг нөгөө нэг эсэргүүцэж байгаа хүмүүстэй адилхан юм ярьж байгаагаа юу өөрөө ойлгоогүй байхгүй юу? Яагаад тэгэхээр ремик хүссэн ч дарлагдсан ч цагаан арьстай. Түүнийг Ирланд гэдгийг мэдэх хүртлээр хүмүүс бол сайхан хандна. За үүнийг юугаар илэрхийлж байгаа гэвэл хамгийн анх нөгөө нэг өөрийг гэртээ орноосоо хоёр одоо фашист, рейсист хоёр хүн. Зүгээр ремик хэрвээ хар арьстай юм уу? Угуул Америк юм уу эсвэл Аз хүн байсан бол тэнд зүгээр нүүрэн дээр буудаад очсон байна. Зүгээр цагаан арьстай байсан тулдаа л намайг гэртээ орнуулаач гэхэд нөгөө юу н оруулсан байна. Тэгэхээр өөрөө ч мэдгүй тэр ингээд нөгөө системээсээ давхар жоохон ашиг хүртээд явж байгаа. Тэгээ энийг нөгөө миний яриад байдаг privilege гэж байгаа байхгүй юу? Тэгээд ремик өөрөө цагаан арьсны privilege давуу талтай. White privilege буюу цагаан арьсны давуу талтай байсан. Гэхдээ түүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Тэгээд энэ privilege буюу давуу тал гэдэг нь болохоор өөрт нь байгаа хүндээ анзаарагддаг, бусад хүнд анзаарагддаг гэдэг юм байлээ. За тэгээд ремик тийм давуу талтай байсан хар арьснуудыг ботход. За тэгсэн мөртлөө одоо нөгөө нэг тэднийг ингээ хүчээр өөртөө илсүүлэх гээд хүчээр вампир болох гээд бүгдийг ална гэж тэгж байгаа нь яг нөгөө колоничлогчдын хийж байгаа юм хийжсэн байхгүй юу? Хичнээн колоничлогчдод дургу гэжсэн мөртлөө өөрөө тэднийг колоничлох гэж оролдож байсан. Тэгээ эцэст нь мэдээж вампир алсан. За тэгээд энэ Sinners болохоор ерөнхийдөө Black Horror буюу хар арьснуудын амьшиг гэдэг тусдаа жанрын кино гэж болно. За хар арьснуудын амьшиг кино гэдэг нь яагаад ингэ тусдаа ангилалд орчиж байгаа вэ гэд. Тэгэхээр ер нь хамгийн амар амьшиг кино бол ерөнхийдөө нэг тийм сүнс чөтгөр те нэг хиймэл зүйлсээс илүү яг бодит байдал дээр өөрт чинь тохиолдож магадгүй тохиолдвол яана гэж бодохоор зүйл гэж би боддог л доо. Тэнгүүд нөгөө ремик чинь өмнөх шөнө ярьж байхдаа тэдэрт хэлчихдэг штеп. Маргааш өглөө цагаан арьснууд ирээд та нарыг хүүс тэмтэрнэ. Тэд нар угаасаа тэгээд зохион байгуулсан байгаа. Та нарт юусаа анханасаа энд та нарыг дураар чинь дургуулах санаа байгаагүй гэж хэлсэн. Тэгээ үнэхээр ч маргааш өглөө нөгөө ялгуулан гадуурхдаг те рейсист, фашист цагаанууд чинь бүгдээрээ буу бариад тэднийг бүгдийг алах гээд ирж байгаа. Тэгтэл яг энэ дээр нөгөө Black Horror хар амьшиг гэдэг нь гарч ирж байгаа. Яагаад тэгэхээр тэр хүмүүс бүтэн шүнжин одоо вампируудтай те одоо үлгэр домгийн амьшигтай мангасуудтай тулалдаж хонсон. Гэтэл өглөө тэд нар ирээгүй байсан ч өглөө болоход өөрсдөө нь адилхан махан биетэй суцаар нь цус гүдэг яг адилхан хүмүүс хурж ирээд тэднийг алхал байсан те. Тэр яг ингээд бодит ертөнцийн аимшиг ороод ирэхээр тэдний хувьд баг вампираас илүү арьс өнгөний үзэлтэй хүмүүс илүү аимшигтай байсан. Яг тэр вампируудад бол тэднийг ингээд алах юу бэ штэ. Зориг байна штэ. Ядаж цусын нуух гэдэг штэ. Вампир ингээд хүний цус уудаг учраас тэднийг алж идэх гэдэг нь те. Тэднэрт зориг байсан. Гэтэл цагаан арьстай тэр зүгээр ямар ч шалтгаангүйгээр хар арьснуудыг үзэн яддаг хүмүүсийн хувьд бол шалтгаан байгаагүй. Зүгээр л үзэн ядалтаасаа болж хүнийг алах гэж тэгж бүр ингэж зориг болгож хэрэг болгож ирж байгаа. Энд яг жинхэнэ айдсан байгаа тийм хүний дотроос гарч болох хамгийн хар бараан үзэн ядалт аимшигтай зүйлс гэдгийг харуулж байгаагаар энд ингээд ялгарлал нь ингэж гарч байгаа. Тэгээ нөгөө хэлдэг штэ ер нь төгсгөлд нь бид нэр ганцхан өдөр л эрхчлөөтэй байхыг хүссэн гэдэг. Тэдний хувьд тэр нь зүгээр л сайхан мөрөөдлөөснөөс хизээж бодит зүйл байгаагүй гэдэг. Бид нэр ингээд яаж ч одоо өөрийнхөө нийгмийн зэндаа төрөл зүгээр л санамсаргүй төрхтэй хар арьстай болоод төрчихсөн. Тэгээ тэр төрснөөсөө болоод одоо эрхчлөөгөө олж авах гэж яаж ч зүтгээд тэнд одоо маф зафад яаж ч явсан, яаж ч цэрэгт дайнд явсан, яаж ч вампиртай тулалдаад эцээс тэдний эрхчлөөг олж авч чадаагүй. Яагаад тэгэхээр адилхан хүмүүс нь өхийг хүсээгүй. Тэдний хувьд ингээд гой амьдрын мөнгөтэй болоод мөнгөөрөө юм худалдаж аваад ингээд юм ажилуулад ингээд амьдрчин мөрөөр амьдрчин гэж бодсон ч гэсэн чинь тэр нь хизээч биелэх тухайн үед бол биелэх боломжтой байгаагүй. Зүгээр л мөрөөдөл байсан гэдгийг харуулснараа тий тэр хүмүүс ингээд зүгтах боломжгүй юм дотор амьдарч байсан гэдэг түүнийг ойлгосон ойлголт нь өөрөө яг айдсан. Аимшиг кино байсан гэж ойлгож болох юм. За тэгээд ерөнхийдөө нэг
товчлоод базаад ирчүүл юм байгаа. Тэгээ мэдээж би ганцхан удаа онгоцонд үзсэн. Тэгээ дахин ч үзчихээж бас илүү олон нарийн талуудыг ажиллах байх. Тэгэхээр ингээд энэ бүх символизм, энэ бүх түүх болон соёл, шашин, нийгмийн ингээд одоо ирчлээсүүдийг хооронд нь холбож өгснөөрөө тэгээ колоничлол, капитализм, патриархи за тэгээд ингээд арьс өнгөний юм ингээд одоо дараалалтай арьс өнгөний үзлээс болж яаж хүнээ ингэж одоо мангасаас илүү үзэн ядаж болдгийм бэ гэдгийг харуулснараа энэ Sinners гэдэг кино ер нь маш олон одоо шүүмжлэгчдээс эерэг үнэлгээ аваад энэ жилийн Оскарт ингэж толгой зогсон байгаамаа, цоорсон байгаамаа. Тэгэхээр ингээд үзэж байхад миний ч гэсэн сэтгэл их хөдөлж байсан л да. Тэгээд юу гэдэг empathy гэдэг чинь заавалжгүй зөвхөн надад тохиолдож байсан юмыг үзэж би надтай холбоотой юм гарч ивэл сэтгэл хөдлөлнө гэдэг чинь ер нь жоохон онцгүй үстэй. Одоо бид нар Монголын тусгаар тогтнолын талаар ингээл кино үзэл огшоол ингэж байгаа. Тэрнтэй яг адилхан тэнд ингээл эрхчлөөнийхэн төлөө ч юм уу тэгэл ингээл тэмцэж байгаа ч юм уу ингээл ямар их зовсноо яасан их ярьдیں۔ Та нар одоо болчоочтой гэсэн хандлагыг монголчууд хүртэл харуулж байгаа. Гэтэл 400 жил боолчлогдоод 100 хэдэн жилүүл ингээд нийгмээс ингээд тусгаарлагдаад үзэн ядагдаад ингэж яагаад одоо нэг юм ингээд дуу хоолойгоо аваад тэгсэн мөртлөө одоо болтол бас яг ирэхтэгч болоогүй л байгаа шүү дээ хараартай хүмүүс. Тийм байхад тэр хүмүүс яагаад өөрсдийнхөө туулсан зовлон, өөрсдийнхөө өдөр тутам туулдаг зүйлсийн талаар яагаад кино хийж болохгүй гэж? Яагаад тэр нь олон хүн үзээд шагнал авч болохгүй гэж биднэрт тийм empathy байхгүй юм уу? Бид нар зөвхөн өөрийнхөө ашиг сонирхлыг хүндсэн зүйлийг үзчихэж бидний сэтгэл хөдлөж бид нар ингэж зөвхөн өөртөөгөө адилхан харагдаг, өөртөөгөө адилхан хэлээр ярьдаг тийм хүнийг л бид нар хайрлаж өрөвдөх юм уу? Тэгвэл бид нар нөгөө white supremacist гэдэг байгаа тийм өөрсдөө бусад бүх одоо юунаас илүү хүмүүсээс илүү гэж үзэж байгаа тэр фашист цагаан арьстай хүмүүсээс ямар ялгаатай болох юм? Тэгээ ингээд бас нэг юм ойлголт өгдөг. Цагаан арьснуудтай ингээд долгоноод байхаар өөрсдийнх нь нэг гэж хүлээж авна гэсэн ийм ойлголт манай ялангуяа зүүн Азийн дунд их байдаг. Хятад, Солонгос, Япон, монголчуудын хооронд бол тий өөрсдөө цагаан арьсанд тооцчих гээд байх хандлага их байдаг. Гэтэл яг хүнийг арьс өнгөөр нь үүсэл гарлаар нь ялгуурлаж ирэмбэлдэг чагсаалтын хувьд та бид хизээч цагаан арьстай тооцогдохгүй. Бидний арьсны өнгө цайвар байлаа гэдэг чинь арьсныхаа өнгөндөө ч биш. Тэгэхээр ингээ тий бусдыгаа хар бор хөх халтар малтар гэж ярьлаа гэж бид нөр өөрсдөө цэвэрхэн цагаан арьстай хүмүүс болчихж байгаа юм биш ээ. Яг тэгээд долгоноод идэх ч гэсэн цагаа тулах юм бол тэр фашист, расист, мага зага манай тэгээ мага зага Дональд Трампыг дэмждэг хүмүүс маш их. Гэтэл тэдний хувьд бид нар чинь нохоо муур иддэг, заван, бохор, ковид тараадаг хятад хүмүүс л гэж л үздэг байхгүй юу? Азиудын хувьд ялангуяа ингээд цагаан арьстай хүмүүс тоогдох, таалагдах гэсэн тийм хүсэл маш их байдаг. За энэ болохоор нөгөө империализм тэг колоничлоос бас үлдсэн сэтгэлгээ гэж бас үздэг. Тэгвэл одоо цагаан арьснуудын колоничлолд өртөж байгаагүй мөртлөө монголчууд бас яг тийм үзэгдэлтэй. Цагаан арьстай хүмүүс точиргүй долгондоо мөртлөө хар арьстай хүмүүс, бор арьстай хүмүүсийг айгүй их дорд үздэг. Өөрсдөөсөө доогуур гэж үзгээд байдаг хандлага бас байдаг. Тэгээ энийг болохоор ерөнхийдөө decolonize хийх ёстой гэх толгой дотроо байгаа тэр цагаан колоничлогчдоос салах ёстой гэж бас ерөнхийдөө сүүлийн үед ер нь ярьж байгаа тий. Ингээд юу гэдэг тусдаа цагаан арьстай хүн болгон муу гэсэн үг биш. Надад зөндөө олон цагаан арьстай найз байгаа. Гэхдээ манай гариг дээр ингээд тогтчихсон одоо ийм гурвалжингийн одоо тий ийм системээр бол хамгийн дээд талд нь цагаан арьстай эрхтэйчүүд байгаа. Тэ нөгөө тэр гомтнууд ч юм байгаа. За тэгээд тэднэрт ойлгоно тэдний гутлыг нэг хүнсэд байвал өөрт нь ямар нэг хашиг ирнэ, шагнал ирнэ гэж горьцсон тэ хүмүүс бас маш их байгаа. За ялангуяа биднийг хүн гэж үзэхгүй тийм хүмүүсийн төлөө бусад тэгээ хооронд нь нөгөө юм цагаанаас бусад хүмүүсийг хооронд нь алцуулаад пропагандагаараа эднэр чинь юм тэднэр чинь тийм ийм гингүүд ингээ хоорондоо тэнд нэтгээд алалцж байгаа хооронд тэнд ингээд манай одоо гаргийн баялагын ихэнхийг одоо цагаан арьстай тэр гомтнууд сорсон хിവэрэл байгаа. Бид нар хоорондоо л алалцаал чи юм уугаа залахгүй, чи юм уугаа өнөртэй, чи ийм боловсралгүй тэнэг, чи ийм бүдүүлэг танхаа гэж ингэж хооронд чинь тэнд чинь ингээл одоо болтол боловсон маягаар колоничлол явагцаар байгаа. Тэгэхээр энэ дээр яг одоо юугаа илүү ингээд нэг жаахан уншиж судлаад арай жаахан мэдлэгтэй болоод энэ тал дээр ингээд юу ах хэрэгтэй байх. Тархи ажлууд сурах хэрэгтэй байх.
За тэгээд бас өнөөдөр ингээл зөндөөл хүмүүс бас ярьж лайнаа хэвээр. Одооний Холливуудын кинонууд, минонууд та нэрээ хараарстай, заавалчгүй нэг хараарстай ч юм уу, заавалчгүй нэг ижилхүүстэй дур гаргаал бид нарт ингээл хүчээр юм яагаал Холливуд чинь ингээл хүүхдээ мах иддэг, яадаг идэг хүмүүс одоо ингээд бид нарыг тийм юмдаа оруулах гэж ингээд за энэ талаар бас ингээл тустай юм хиймээр болчихж байгаа байхгүй юу. За яг ингээд товчхон ярьчий гэж үзэл та. За мэдээж дэлгэцэн дээр за барууны кино бид нэр ихэнх нь үздэг. Барууны кино төрүүлж хөгжсөн учраас тэ илүү олон үзэгчтэй байдаг. За Аз кино мэдээж Аз хүмүүс их хвчлэн гаргадаг. Нолливуудын тэ кинонууд хвчлэн харагддаг өнө гаргадаг ч гэдэг юм уу тийм байдаг. Гэхдээ одоо Америк жишээ нь хэд зөвхөн цагаан арснуудын улс биш байхгүй юу? Тэнд Америкт одоо зөвхөн үндэсний хэл аль биесны хэлж гэж байхгүй. Англи хэл биш. Энэ үндэсний хэл байхгүй. Энэ угаасаа олон үндэстэн ястны одоо хоорондоо эвтэйхэн оршин тогтнох гэж одоо үндсэн хуулиндаа заасан тийм улс байдаг. Гэтэл саяхныг болтол тэ нэг 10-аад жил 12 жил өмнө хүртэл одоо дэлгэцэн дээрх дөрүүдээ 90-95% цагаартай байлаа. Тэр байтугай манай Чингис хааны дүрт цэвцэн хэрнүүдтэй цав цагаан арьстай Джон Вейн гэдэг хүн тоглолцсон л гэдгийн за тэр киноныхаа постерыг харах юм бол Барбариан гэдэг чинь ер нь зэрлэг хүн гэж байгаа. Тэмүүжин зэрлэг хүн шиг дайтад зэрлэг хүн шиг хайрладаг гэл тийм юм хийсэн л байдаг. Тэгээ өнөө хүртэл маш олон ягаад ч цагаан байх боломжгүй дүр дээр цагаан арьстай хүмүүсийг тоглуулж ийлээ гэсэн. Тэр байтугай одоо тэ дундад Азад төрсэн Иесусыг бид нар хөвчлэн цагаан арьстай цэнхэрнүүдтэй өмнө төсөлдөг. Гэтэл тэ бодлоо. Палестин одоо Израилийн хавцаа төрсэн хүн ер нь яаж тийм цав цагаан арьстай хүн байх вэ? Тэгээ бодохоор ингээд white washing буюу ямар ч шаардлага байхаар ингээд цав цагаан хүмүүсийн дүрээр ингээд бид нарт ингээд байнг үзүүлдэг. Байсан. За тэнгүүдээ эсрэг дүрүүдийг болохоор ерөнхийдөө тийм бараа арьстай ч юм уу, арай өөр Америкаас өөр хүн ч юм уу. Эсвэл тийм одоо бие махбодын хувьд ямар нэг одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүнээр ингээд төсөөлүүлээд гаргацдаг байлаа. За тэгээд өөрөөсөө тэрийг болохоор яадгийн авиас нь бивэл тэгэл хин ч ямар ч дүр тоглосон яах вэ гэдэг болсон. За сүүлийн хэдэн жилүүдэд тэгэнгүүт заах ингээд арьс ун камарахгүй бол хамгийн авиастай ингээд шалгаруулалтанд ороод хамгийн авиастай хүмүүсийг тэгвэл тоглолчий гэдэг тэгэхээр та нар бидний нүрэнд ингээд заавалчгүй нэг хараа хүн ингээд юу ах гэдэг тулах гээд байна тий. Гэт. За яг зарим нэг дүрүүд бол надад үнэхээр одоо зохимжгүй санагдчих байгаа. Жишээлбэл Цасангаа гэдэг нэр нь угаасаа цасан цагаан арьстай гэсэн үгнээс гарсан болохоор надад тэр Цасангаагийн юу нь бол таалагдаагүй. Одоо кастинг нь таалагдаагүй. Тэгээ үнэхээр одоо арьс одоо өөр арьстай, өөр өнгийн арьстай ч юм уу өөр гарал угсаатай хүнээр Цасангаа хиймээр байсан бол миний хувьд байсан бол одоо эртний Японд хийчих болмоор байсан байхгүй юу? Японд цав цагаан арьстай хүмүүс бас байдаг шүү дээ. Тэнгүүд шогууны үеийн Японд те гоё цав цагаан царайтай уулаа уруултай хав харвстай Япон гүмжсэн байж болно тий. Тэгээд гоё улаан кимонотой олон самураатай ч юм уу. Тийм байдлаар илүү бүтээлч байдлаар шийдэж болох байсан жоохон залхуу шийдчихсэн. Тийм. Тэгээд сүүлд бас Harry Potter-ын Snape хараа арьстай хүн тоглуулж байгаа нь бол надад нэг их таалагдахгүй байгаа. Ягаад тэгэхээр нөгөө Harry Potter-ын аав нь болохоор тэнгүүд одоо Snape-ийг уруу нь харуулад ингээд бүлээ байсан шүү дээ. Тэгээ бүлээ гэхдээ бүр ингээ уруу харуулад модноос үлгчиж чинь гэхээр нөгөө төрөний миний ярьжсэн линч дэх гэдсэн тий. Бараг тэрийг хийчихэж байгаа бүр аимшигтай фашист хүн болгоод өргөчж байгаа. Тэнгүүд нөгөө нэг байсан дүрийг ингээд хитрхи муухай олгож харагдуулж байгаа учраас надад бас тэр одоо кастинг таалагдаагүй. Гэхдээ угаасаа би ер нь Harry Potter-ыг амар улаан Harry Potter-ийн фэн байсан ч гэсэн тэгээ сүүлийн үед нөгөө зохиолчоос нь бол би бас Harry Potter дургу болж эхэлж байгаа. Harry Potter-ын албан ёсны ямар нэг юм худалдаж авахгүй, дэмжихгүй гэж боддог болсон. Тэгтээ одоо Ариэлийн дүрд те бяцхан Лусын дагны дүрд бол хар арьстан тоглосныг бол би ерөөсөө эсэргүүцгүй байгаа. Ягаад гэвэл хар арьстай Лусын даг нь хаа байсан гэдэг. Тэгтээ ер нь Лусын даг нь хаана байсан те. Энэ хороо дээр Лусын даг гэж байхгүй учраас тэр Лусын даг нь ямар өнгийн арьстай хүн байж болно. Тэр зохиомол дүр учраас түүнийг ямар ч өнгийн арьстай тоглуулсан байсан байж болох байхгүй. Тэ? Усны гүнд ягаад заавал цагаан арьстай хүн байх ёстой. Ягаад хар арьстай хүн байж болохгүй. Тэгээд Ариэлийг хар арьстай болгосноор түүний түүх нь өөрчлөгдөж байгаа юм уу? Өөрчлөгдөөгүй. Тэгвэл окей тэнд асуудал байхгүй шүү дээ, тэ. Тэгэнгүүт ингээд сүрсэн аргумент нь Wakanda-гийн тэгвэл Black Panther тэгвэл цагаан арьстай тоглуулчих гэхээр тэнд чинь ингээд Африкт байдаг Wakanda гэдэг улс байна. Тэгэхэд Африкт байдаг Wakanda гэдэг улсын хан нь хар арьстай л байх хэрэгтэй үү? Тэгэхээр ингээд тухайн хүнийхэн дүрийнхэн одоо түүх зан аришинд нь тэр арьсны хөнгөн нөлөөлөх юм уу нөлөөлөхгүй юм уу гэдэг нь чухал ахгүй юу?
Тэг лусын дагинд бол цагаан байна уу, шар байна уу, хаанах байна уу, хар байна уу хамаагүй ногоон арьстай ч байсан болно. Бараг усны гүнд амьдардаг бол ногоондууч хөхтүүч арьстай байвал байх бах. Саарл ч юм уу. Тийм болохоор яг уу цасан цагааны бол юу надад таалагдав. Гэхдээ угаасаа надад Disney-гийн одоо энэ дээр үеийн хүүхэлдэйнүүдээ ингээ кино болгож байгаа нь угаасаа надад аль нь ч таалагдахгүй. Би ер нь Beauty and the Beast-ээс хойш үзээчгүй. Beauty and the Beast хэдийгээр Emma Watson хөөрхөн байсан ч гэсэн маш муу кино болсон шүү дээ, тий. За тийм байгаа. Тэгэнгүүт ингээд багасаа үзэж өссөн юмудаа ингээд өөр арьстай болгочхоор ингээд наалтахгүй байна маа ингээд. Тэгвэл одоо шинэ кино гарлаа гэдээ өмнөх кино ностхгүй шүү дээ. Жи дуртай киногоо хэд ч үзэж болно. Тий. Тэгтэл тэнд лусын даг нь хар арьстайгаар гарч ирэхэд тэнд маш олон өнгөт арьстай охтууд баярлсан шүү дээ, тий. Өөрийгөө лусын дагнаар мэдэрч үзээгүй. Яагаад тэгэхээр ихэнх гүнжнээ дандаа л шар үстэй эсвэл тэгээ цэнхэр нүдтэй хүрхэн цагаан арьстай охин байдаг. Гэтэл өөрийгөө анхудаа гоёор мэдэрсэн тэнд хар арьстай охтуудын нөгөө ингээд бичлэгүүд маш их явж байсан. Тэгэхээр тэр охтын хувьд ингээд нэг ч гэсэн дахиад нэг дүр ингээд өөрсдөө ингээд өөрийгөө ойлгож харах дүр нэмэгдэж байгаа нь гэдэг гоё газтэй. Тэгээ надад бол тийм муухай санагдаагүй. За. Тэгээ энийг бол ингээд нэг тийм асуудал болохооргүй зүйл гэж би бодоод байгаа байхгүй юу. Тэгээ ингээд хар арьстай дүр нэмсэн чам таалагдахгүй бол үзгэл болчих. Тэгэл хүмүүс үзэхгүй бол тэр студ нь угаасаа л ашиг байгууллага юм чинь ашиг болохгүй бол за энийгээ бэлчээгэл тийм. Одоо л ингээд яваад байгаад бодоход энд ашиг болж байгаа учраас ингэж байгаа. Тэгээд ерөнхийдөө нэг тиймэрхүү байна. За тэгээд саяхан би бас Manasve гэдэг Netflix-ийн баримтат киног хүүтэйг хамт үзсэн. Манай хүү одоо удахгүй 2 хүрэх гэж байгаа яг манай хүүтэй маш холбоотой асуудал. Манай хүүгийн үеийн хүүгүүдтэй холбоотой асуудлыг тэнд тэр баримтат киногоор гаргасан. Тэгээ би эхлээд өөрөө үзчихээ дараа нь хүүтэйгээ тайлбарлаад яг задалж ярьж үзсэн. За тэгээ энэ талаараа би дараагийн удаа бичлэг хий гэж бодож байна. За миний бүр гүүх цаг өнгөрчлөө. Би гүүхтээс авцрлаа. За тэгэхээр баяр таа.